За төрийн талбайн дээр мань бол соён бүсэг байдаг тий. За энэ бол ерөнхийдөө өндөр зан газрын одоо бүтээсэн одоо бүх зүйлийн эхлэл гэсэн утгатай юм утгыг агуулдаг. За өнгө бол ерөнхийдөө улаан цэнхэр улаан гэсэн цэнхэр өнгө бол мөнх тэнгэрийг бэлэгдэж байгаа. За улаан өнгө бол одоо монголчуудын зүрх сэтгэл одоо ээлгэн улаан гэдэг өнгийг бол сонгож авсан байдаг. Төрийн далбайг одоо хүндэтгэх, дээдлэх, хэрэглэх ч гэдэг юм уу энэ зүйл дээр бол монголчууд бусад үндэстнийг бодвол зан заншил ёс суртахууны хувьд арай өөрөөр авч үздэг. За тухайлбал Америкууд одоо төрийн далбааны өнгөтэй хувцс хийж өмсөхтэй. За тэр далбайг янз бүрээр ашиглаж ингэж болж байхад за монголчуудын тэр ёс суртахуунд бол төрийн далбай гэдэг бол ерөнхийдөө хамаагүй зүйл дээр тавьж болтгоо хамгийн дээд одоо бурханчил шүтгэж гэдэг юм уу те ийм зүйл байдаг юм а гэдэг үзэлтэй байдаг. Тэр ч утгаараа төрийн далбайг бол ерөнхийдөө хойморцалах за одоо мандуулах, цэнгүүлэх ийм дэг ёстой. Энэ нь бол ерөнхийдөө монголчуудын уламжилт төрөөн одоо дээдэлж шүтэж ирсэн энэ уламжилттай холбоотой. Үндэсний бахархалт төрийн далбайг Гиннесийн амжилтыг хамтдаа шинжилцгээе.